Оюу толгой компани танилцуулж байна. Оюу толгойн уурхай ямар даланг ашигладаг вэ? Өмнө Говь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулж буй оюу толгой компани зэсийн уурхай нь ил уурхай болон далд уурхайгаас жилд дунджаар 40 сая тонн хүдрийг баяжуулах үйлдвэртэй хөвүүлэн баяжуулах аргаар боловсруулдаг. Баяжуулах үйлдвэр рүү орсон нийт хүдрийн ердөө 2% нь зэсийн баяжмал болж эцсийн бүтээгдэхүүн болдог бол 98% нь хүдрийн хаягдал болж 70 нь хадгалагддаг. Уг хаягдлын 60% нь хатуулагтай зутан байдлаар баяжуулах үйлдвэрээс гарч 5 км зайтай орших далан руу тусгай зориултын насоос болон хоолоогоор тээвэрлэгдэн хүрдэг. Оюу толгойн уурхай нь газар 100% тэгш талархах газар байрладаг тул дөрвөн талаас нь хашсан даланг барьж ашигладаг. Тухайн далангийн байгуулалт нь хаашаа 2 км дөрвөлжин хэлбэртэй. Далангийн барилга нь гадагш тэлэх аргачлалаар буюу барилгын суурийг зузаатгах замаар далангийн ханыг гадагш тэлж барьсан. Энэ аргачлал нь задрах эрсдэл хамгийн багатай аргачлал юм а. Далангийн дизайн нь маш олон тооны судалгаа тооцоолол дээр суурилж боловсруулагддаг бөгөөд барилгажилтын төлөвлөгөө нь олон хүчин зүйлсийг тусгасан нарийн процессуудын дагуу хийгддэг. Барилгын ажил эхлэхээс өмнө суурийн доктортой байдал, түүнд ашиглагдах барилгын материалын механик шинж чанар, хаягдлын физик шинж чанар гээд маш олон тооны судалгааг наривчлан хийж, түүнд суурилсан доктортой байдлын үнэлгээн дээр тулгуурлаж даланг барьдаг. Далангийн барилгын батлагдсан зураг төслийн дагуу тавигдах техникийн даалгавар тусгагдсан шүүлтүүрийн бүсдэх барилгын материалуудаас чанарын хяналтын баг дээж авч чанарын шинжилгээ туршилтыг тогтмол хийж баталгаажуулж ажилладаг. Оюу толгойн далангийн барилгын ажил үндсэн 4 багийн 200-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр явагддаг бөгөөд үйл ажиллагааны тогтвортой байдал, далангийн аюулгүй байдлыг хангаж байх үүднээс байнгын хяналт мониторинг, хэмжилт тооцооллыг хийж байдаг. Энэ нь учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Хаягдал хадгалах санд хадгалагдаж буй хаягдал төлөвлөсөн хэмжээнд хүрч дүүрэхэд дараагийн шин сан байгуулж хаягдлаа хуримтлуулж эхэлдэг. Энэ жишгээр оюу толгойн уурхай 2013 оноос хойш ашигласан 1-р далангаа 2023 онд хааж 2-р даланг ашиглалтанд оруулахад бэлдсэн. 2-р даланг цаашид 2034 он хүртэл ашиглахаар төлөвлөж байна.